Мухлайн бага нас ба цэргийн эрдэмт суралцсан. Тэлэгт баян зөвхөн язгууртан эр байгаагүй. Тэр бол тэнгэртэй шивнэж, уулын сүнстэй харьцдаг бөө зайран хүн байв. Хүүгэн өвөр дээр нь тэврэхтэн тэр эртний хүнүүгийн сүлдийн тухай, хар сүлдний амьтаа хүчний тухай хүүрнэдэг байв. Нэгэн өдөш од мэлтийж галын дүүл сүмэлзэж байх үеэр тэлэгт баян мухлайд хандан "Хүүмэн тэнгэрийн сүлд үргэлж дуугүй байдаг ч сонсож чадвал зөндчөн өгүүлдэг юм. Чи энэ ертөнцид зөвхөн элдний хурц, номны суналтаар амьдрахгүй. Чиний сэтгэл тэнгэрийн амьсгаатай нэг болох ёстой." Тэр үдэш тэлэгт өөрийн бөөгийн хар цов сүлдтэй малгайг хүүдээ өмсүүлж хар сүлдний гал голомтыг чийл үргэлжлүүлнэ. Тэнгэр чамд дохио өгөх болно хэмээн баруун чихэнд нь шивнсэн юм. Сүлдэт удирдагч болгосон билээ. Тэлэгт зарин хэц хэнгэргээр дэлдэж уулсын аман дээр галын дөлний дэргэд эцэг өвгдийн сүнсмэн сонс. Энэ хүү бол сүлдний өр тэнгэрийн дуудлах төвгүн хэмээн дуудан хүүгийн зулай дээр хэнгэргийн цурайгаар эвэл буулгав. Хэнгэргийн аялгау тэнгэрт шингэн асад одохч тэрхүү чимээ мухлагийн цээжинд хадгалагдан үлджээ. Тэр агшинд биеийн гүнд нэгэн хүч, нэгэн долгио мэдэрч сэтгэл нь хөндөй. Уулсын чимээгүйг сонсож салхины шивнээнд учрыг таних чадвартай болж эхэлсэн юм. Хан уулсын өвөрт байрлах хөх хуарангийн нууц сургалтын гэр Мухлай 8 настай. Тэлэгт баяны хүсэлтээр хүнүүгийн оньсон зэвсгийн удамтай Грекийн ас нутгаас ирсэн нэгэн сэхэтэн багш Алксос хэмээх хөгшин эр Мухлайг сургах тусгай даалгавартай иржээ. Тэрээр модон нумыг хөвчлөхөд Мухлайг 3-тай ундуй сундуй болгож сэлмийг зөрүүлэн шидэхэд түүнийг 10 удаа газарт ойчуулсан ч энэ хүүгийн гарын булчин дөнгөж төлжиж буйж харцанд нь эрмэгийн харц харагдаж байна хэмээн багш Алксос өгүүлсэн билээ. Мухлай өдөр бүр нар урахын өмнө болсон хэвээр хожим нь хүний биеийг хөдлөхөөс өмнө сэтгэлийг хурцлах хэмээн багшийнхаа сургаалыг үг бүрчлэн санаж үлджээ. Хүрэл дуулах хийх, төмөр илж сүлжих, ном эвхэх, явган тулдах тактик, бамбаа барих хэмнэл, морь унуулах онол зэрэг эрдмийг багш нь түүний сэтгэл бие сүнсэнд сийлсэн юм. Мухлай жамуухын талд байх үе хангаан цаст нуруу хавар оройтох шинжтэй уудам хөндөй дагам будантай зэхвий салхи хүлээж туулын мэс туйлдан хөвхий дор буурал үүс нүгэлтэн харагдана. Энд жамуухын гэрийн зүүн өмнөд талд хонь мал хотлон суугаа нэгэн гэрийн тоонон дор 15 насны хөвгүн өвгдийн үгийг дотроо шившин алсад ширтэнэ. Тэр нь тэлэгт баяны хүү Мухлай байлаа. Жамуухын хүрээ бол сүр хүч, дүрм дэгийн цогцлбор, өглөө бүр дуулахт цэргүүдийг жигсааж алтан бүстэнгийн ёсоор давхар тангараг тавиулна. Мухлайг тэд зүнч дайчин, цэцэн нумтан хэмээн өргөмжилдөгч тэр өөрөө энэ сүрт чимээний цаана ямар нэгэн хөндөй овайгүй дуун сонсогдох шиг болдог байв. Хангаан нутгийн өргөн хөндөйд жамуухын хүрээ сүр бараа ихтэй. Морин зэргүүд нь өдрөөр давшиж шөнөөр сургалт хийдэг байв. Жамуух өөрөө их ухаантай. Боловч өөрийн сүр хүчийг бие даалгахын тулд цэргүүдийн дунд айлгах, аргалах хоёр аргаар ноёрхдог байв. Энэ л орчин Мухлай хөвгүүнд ер бусын сургалт болсон юм. Дайн бол зөвхөн элдний хурц эр бус. Цэргийн сэтгэл зүйг хэнд нь хэдийд итгүүлэх, хэнийг цусын өргөж, хэнийг цагаан дээр нь хар болохыг мэддэг хүн л хожино хэмээн жамуух нэг удаа хэлж байсан нь Мухлайн сэтгэлд тод үлдсэн байв. Тэр жамуухын хурал зөвлөгөөнд оролцож алтан улстай хийсэн цэргийн нууц гэрээний талаар сонсдог, заримдаа бичээчийн дэргэд сууж захиа бичүүлдэг болсон улс төр тагнуулын арга барилыг сурах эхлэл болсон юм. Жамуух нэгэн удаа түүнд bijлэн хандаж "Мухлай, дайн ялна гэдэг бол шатрын нүүдлийг өөрийн биш дайсныхаа хүслээр хийлгэх ур ухаан. Биеэр биш бодлороо ял. Тэгвэл чиний ирээдүйн тулаанууд хэрэгтэй" гэжээ.
Тэр үгнээс хойш Мухалай дайны талбарыг зөвхөн тулалдаан бус мэдээлэл, санаа, урвалт, сэтгэл татах, төөрөгдүүлэх гэсэн олон үе шаттай сүлжээ гэдгийг ойлгож авсан.